Hello guys, vlogд тавтай морил. За өнөөдрийн vlog бол маш онцгой vlog байгаа. Энийг юу гэх юм бол мэдээж цус сарын модоо засах гэж байна. За тэгээд 12 сарын 5-ны өдөр болохоор яг модоо засдаг байгаа. Тэгээд өнөөдөр яг 12 сарын 5-ны өдөр болж байна. Энэ жилийнхаа модыг болохоор яг инспоны дагуу засах гэж байгаа. Тэгээд инспо зурагнуудаа энэ дэлгэцэн дээр гаргад үзүүлээ. Тэгээд юутайч бол яг энэ инспоныхоо дагуу яг модныхоо дээвэр дээр нь хамгийн орой дээр нь тавих зүйлээ бол олцоод за тэгээд тэрнийхээ яг өнгөний кодоор явъя гэж шийдсэн байгаа. Тэгээд бүгдээр хамтдаа модныхоо бичлэгийг хийцгээе. Тэгээд бас шинэ микрофонтой болон шинэ камераар бичиж байгаа. Тэгэхээр чанар нь сайн байгаасаа гэж найдаж байна. Юутай ч одоо яг дасаж хэлж байна. Тийм болохоор хамтдаа бичлэгийг эхлүүлцгээе. За окей, ер нь бол модон дээрээ тавих бүх юмнуудаа ингээд уртаа өрөөд бэлтцсэн байна. Тэгээд ер нь бол яг гацуурынхаа хамгийн дээдлийн чимэглэлээр энийг ихлээ сонгосон байгаа. За тэгээд энэс л бүх юм баса. Ер нь бол ингээд Pinterest дээр дандаа ингээд хөрхөн бантиктэй моднууд зөндө харж ирсэн ч гэсэндээ яг хэрэгжүүлэх тал дээр ерөөсө бодоогүй байсан чинь яг энийг би дэлгүүрт тавьчаад харсан байхгүй юу? 100 сарын чимэглэл харж агаад тэгээ энэ л хоороо ингээд хөрхөн модон дээрээ ингээд зөөрүүлгцэн ч болно, эсвэл орой дээр нь тавьсан ч болно гэд би тэгээд дандаа ийм тоглоом ашиглая гэхээр бас хитрхи too much санагдаад тэгээд энийг яг нөгөө нэг центр буюу хамгийн голд хамгийн дээр нь харагдахаар үлгэн гутлаа яг энэ шиг жижигэн бантикнуудыг өөрөө хийя гэж төлөвлөсөн. Энэ болохоор нэг юм хамбан ягаан материалтай. Тэгээ би ер нь тууз хайж зөндөө явсан. Яг энтэйгэд үүсгэх зөнгийн туузыг бол олсон байгаа. Гэхдээ тэрнээс өмнө нэг юм шифон материал олсон. Энийг болохоор цэцгийн дэлгүүрээс олсон бохгүй юу. Тэгээд ийм цаатал нь харагддаг копронон гэсэн үг. Тэгээд энэ л хороо бант ихэд айгу тохиромжтой юм бэлээ. Биетэй материал болохоор бантгуудыг уралж эхэлсэн. За тэгээд маш олон бантгуудыг хийсэн байгаа. Тэгээд яг саяных шифон материалтай болохоор ингэж гоё биетэй бантаг харагддаг юм байлээ. Ер нь яг ийм хамбан ягаан материалын араас нэлээд явсан. Хаасаагүй явж хайсан. Тэгээд огт олдохгүй байжгаад эцэст нь олж чадсан байгаа. За энэ материалыг харж байна уу? Яа гоё. Тэгээд маш гоё хамбан. Тэгээд ийм биетэй. Тийм болохоор бантгнуудаа ингэж хийсэн байгаа. Супер кьют болсон. Тэгээд би энэ бантгнуудыг хараад бүр хайр хүрээд энэ яар да. Улаанаас баг нэг 40 байгаах. Яганаас нэг 30 хийсэн юм уу? Тэгээ нэлээд том бантикнууд хийсэн учраас бол маш хурдан дууссан. Тэгээд яг нэг л газраас олоод 11 метрийг олсон баггүй. Тэгээд тэрүүгээрээ бүгднгээр нь хийсэн. Тэгээ миний урд одоо ийм олон улаан ягаан бантикнууд байна. Тэгээ харьцуулж харуулах юм бол ингэж харагдаж байгаа. Тэгээ бүр хурцтай дөнгө биш нэг юм зөөлх өнгөнөд олсондоо айгу баярлж байгаа. Энэ болохоор baby pink. Энэ болохоор яг нэг тийм burgundy хүрэн улаан өнгөтэй. За тэгээ энэ хоёрыг бол хослуулад бэлнэ гэж бодож байгаа. Тэгээд яалкин дээр бол пластикын тоглоом үрхийг би нэлээд туртай байдгүй. Бас нэг онцгой зүйл байсан юу гэх юм бол манай ээж өөрөө ингээд жил болгон хөөрхийн юм нэхмэл тоглоом хийж, зусарын модны тоглоом хийж хүүхдүүдэд бэлгэлдэг. Тэгээд энэ жилийн special edition бол 2 teddy bear байгаа. Тэгээд энэ хоёр ийм хөөрхөн ягаан бантиктэй нь би, шар бантиктэй нь happy байгаа. Тэгээд энэ хоёрыг бол мэдээж онцгой тоглоом бол үлгэн гэж бодож байгаа. Тэгээд цөөхөн тоглоомод үлгэн гэхдээ дандаа онцгой учир холбогдолтой. Дээрээс нь гэх юм бол юм гоё handmade. Ардаас нь юм хос тоглоомод байгаа. Дандаа гараар нэгсэн тоглоомод усарын аймас байна. Ийм хөөрхөн малгай бах жишээний малгай нь бүр ингэж өмсөгдөж болохоор өнгийн аймас, малгайнууд бас бээл байгаа. Энийг харж та. Сувдан чимэглэлээ оруулж өгсөн юм гацуур модны тоглоомод бас байна. Айгүй гоё нэг тийм бүх юм гараар хийгдсэн тоглоомуудтай мод засъя гэж энэ жил төлөвлөж байгаа. Тэгээд тэнгуүтлаа хитгэн онцгой тоглоомод үлгэе гэж батсан. Жишээ нь гэх юм бол за энэ байгаа. Энэ л хоёр яг цөмөөхөө тэгээд аудит хоёр байгаа. За тэгээд энэ хоёр бол миний хувьд маш онцгой тоглоомууд. Энэ бүр хабитагаа үерхдэг байхад гадагшаа явж ирэхтэй яг зулсаар зориулж авчирч ирсэн. Тэгээд би өөрөө цөмөөхөд бүр айгүй дуртай байхгүй юу. Тэгээд тийм болохоор энэ хоёрыг бол зайлшгүй үлгэн маш онцгой учраас бас нэг онцгой зүйл байгаа. Энэ л хоороо юу гэхээр бит хоёр өвөл хормайж исэн. Тэгээд ирсэн зочид болгондоо ийм өвлийн хорм Winter Wonderland гэдэг тиймтэй байсан учраас ийм цасан ширхэг яалтны тоглоом бэлгэлсэн байгаа. Тэгээд тэр нэг дурсгалтай ингээд бит хоёрт үлдсэн байдаг. Тийм болохоор энийг бол бас модноосоо нэлээд өндрөөс нь үлгэнэ гэж бодож байгаа. Handmade юмнууд байхаасаа гадна бас Polaroid зургнуудаа модон дээр оруулаад гэх юм бол айгүй онцгой харагдана гэж бодоод зургуудаа сонгоод тэгээд энэ зургуудаа бол бас модон дээрээ байрлуулна. Тэгэхээр илүү нэг personal яг бит хоёрын мод гэдэг нь илүү тодорхой харагдана. За тэгэн готлоо бас яг миний цөмөөхөд супер дуртайгийн шалтгаан
бас хабигаас ирж ирсэн юм хөөрхөн посткарт байдаг. Хүмүүс зөвлөгөө өгөхөд ингээд нэг хөөрхөн посткарт ч юм уу дурсгалын ингээд нандин юмнууд гэдэг бол зураг ч юм уу тэднэрийгээ бас ингээд модон дээрээ тавьчихлаа гоё персонал байх юм шиг санагддаг. Зуусаар ч угаасаа тэр чигтээ шинэ жил чинь гэр бүлийн баяр юм чинь. За тэгээд модон дээр мань хэр харагдахыг харцгаая. Let's go. Alright guys, за манай гацуур мод бэлэн боллоо. За тэгээ энэ жилийн мод бол надад маш их таалагдчихээн. Гацуур модныхоо доор бэлэг үрж сонгосон байгаа. Тэгээд нэгдүгээрт хөлийг нь далтий чинь, хоёрдугаарт гэх юм бол яг зул сарын баяр хүртэл бэлгүүдээ өрсөөр агаад ер нь бол яг зул сараар бэлэг нэх гоё юм орчин үүсэх боломжтой гэсэн үг. За тэгээд өнөөдрийн гацуур модоо зассан влог маш их таалагдсан гэж найдаж байна. Үнэхээр их тогтолж байна. Тэгээд одооноос эхлээд гацуур модон доороо бэлгнүүдээ үрж эхлээд тэгээд магадгүй 25-нд unboxing хийж байгаа бичлэгээ хуваалцъя гэж бодож байна. Ингээл болоо. Нэг хоёр. Lights on. Би Alexa юм байна. Вау, супер кул. За тэгээд бүгдээрээ гацуур модоо зассан гэж найж байна. Тэгээд засаагүй байгаа бол гэр бүлээрээ гоё хөвгөлтэй модоо засаарай. Миний хэлдгээр good vibes only, дараагийн бичлэгээр уулзъя. Bye.